За сайн байцгаана сонсогчдоо. Өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Тэгээд манай шинэ дугаарыг сонсож байгаад маш их баярлалаа. За энэ удаагийн дугаартай болохоор би одоо ээжүүд маань гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд маань сэтгэл зүгээ яаж тогтвортой байлгах вэ? Сэтгэл зүгээ яаж шинжаах вэ гэсэн нэг зөөр бол ярилцах гэж байгаа. Тэгээд энэ сэдвийн хүрээнд болохоор сэтгэл зүйч хонгор зултай бид нэр ярилцах гэж байна. Тэгэхээр зочин маань манай сонсогчдод өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. Сайн байцгаана уу? Намайг хонгор зул гэдэг би сэтгэл зүйч 2005 оноос хойш яг сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслаар Монголд ажиллаж байгаа. Ерөнхийдөө Австрали, Тайланд, Англи зэрэг улсуудад мэргэжил дэвшлүүлсэн мастера хамгаалсан. Ерөнхийдөө яг манай подкаст маань ээжүүдтэй чиглэдэг учраас энэ удаадаа ч гэсэн хоёлаа ээжүүдийн сэтгэл зүгээл яриа авчи тий. Тэгэхээр гэртээ ер нь одоо хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд маань ихэнх үед бол хүүхдээ хараад жаргалтай тий гэр бүлийн харилцаа сайхан байдаг ч гэсэн зарим үед бол нэг сэтгэл санаагаар унах тогтворгүй үед нэгээр мунтахгүй л олон тохиолддог штэ. Тэгэхээр ер нь л гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд маань сэтгэл санаагаа тогтвортой байлгаж за сэтгэл зүгөө удирдах сурахад ямар чадвар ямар дадлууд хэрэг болдог бол. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа бүтэн цагийн ээжүүд болон ер нь хүүхдтэй эмэгтэйчүүдэд мэдээж яриг маш их ачаалалтай байдаг те. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд болохоор ерөнхийдөө бол яг л бүтэн цагийн ажил хийж байгаа л гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг ганц манай Монголд ч биш ерөн дэлхийд даяар ямар байдаг вэ гэвэл гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж нарын ажлыг бүтэн цагийн ажлыг үнэлэгддэггүй ажил гэж ярьдаг те. Хүний нүдэнд харагддаггүй ажил. Тэр хүүхэд хүмүүжүүлэх, ар гэрээг бүрэн бүтэн байлгах, эрүүл аюулгүй байлгах гэдэг чинь ямар их хүч хөдөлмөр вэ те. Хүч хөдөлмөр гэдэг нь зөвхөн биеийн хүчний хөдөлмөр биш. Сэтгэл зүйн оюун санаа бүхий л төвшөнд тэр эмэгтэй тэнд өөрийгөө бүрэн бүтнээрээ чин сэтгэлээсээ зориулж байна л гэсэн. Тэгэхээр мэдээж хэрэг ийм нөхцөл байгаа юм бол бид нэр хэрхэн яаж сэтгэл зүйн хувьд дархлаатай байх юм, эрүүл аюулгүй байх юм, өөртөө болон өрөөл бусдад гэдэг нь болохоор тухайн гэр бүлд байгаа хүүхдүүдтэйгээ эрүүл харилцаатай яаж байх юм, тухайн гэр бүлд байгаа ээж аав өөрийнхөө нөхөртэйгээ ямар яаж эрүүл харилцаатай байх юм, эргүүлээд хэрхэн яаж би нийгэмтэйгээ харилцах юм гэдэг асуудал байх шиг байна те чиний тавьж байгаа асуулт. Тэгэхээр мэдээж хэрэг хамгийн чухал юм юу вэ гэвэл ээж хүн өөрийгөө хизээч мартаж болохгүй, өөрийнхөө хувь хүнийг өртөөсөө мартаж болохгүй. Хувь хүн гэдэг нь та тэнд нэг хүүхдийн ээж байгаа, тэнд нэг хүний эхнэр байсан ч гэсэн нөгөө талдаа та цэцгээд улмаа гэдэг хувь хүн шүү. Тэрийг хизээч мартаж болохгүй. Хувь хүний хөгжил гэдэг юм айгуу чухал те. Хувь хүнээ та хэрвээ мартаад эхлэх юм бол, умартаад эхлэх юм бол, хойш тавиад эхлэх юм бол сэтгэл зүйн хувьд маш эмзэг болно. Сэтгэл зүйн хувьд эмзэг болно гэдэг чинь нөгөө сэтгэл хөдлөлөө тань чадхаа болно. Улмаар нөгөө сэтгэл хөдлөлөө тань чадахгүй байна гэдэг чинь нөгөө мэдрэмжүүд маань өөрийн хяналтгүйгээр эсвэл удирдах чадахгүйгээр мэдрэмжүүд гарах боломжтой байхгүй юу? Тэгэхээр би юу хэлэх гэсэн гэвэл нэгдүгээрт нь та өөрийгөө хувь хүн гэдгээ хизээч мартаж болохгүй. Хоёрдугаарт нь хэрвээ та хувь хүн гэдгээ мартаж болохгүй юм бол тэгвэл яах ёстой юм бэ? Тэгэхээр та өөртөө цаг гаргуулах зүгээр. За тэгээ нөгөө цаг гаргана гэхээр хүмүүс болохоор юу гэж боддгийг гэвэл өстой нэрэ тэг бүхэл бүтэн цаг байх ёстой юм уу? Тэг бүхэл бүтэн 2 цаг байх юм уу гэд тэрийг айгу том ажил юм шиг боддог. Яа нэг талаас нь бол ажил та яг өөртөө цаг гаргана. Нөгөө талаас нь юу гэвэл тухайн өдрийн 3 минутыг та өөртөө хэрвээ та зарцуулж чадах юм бол магадгүй энэ та хувь хүндээ оруулж байгаа өөрийгөө тайвшруулж байгаа амрах цаг өгж гинэ л гэсэн үг. Боёо. Тэгэхээр нөгөө тэр өдрийн 3 минутанд тэгвэл би юу хийж чадах юм, юу ч хийж чадахгүй шүү гэж байгаа гэдэгтэй зарим ээж нар. Тэгэхээр тэр 3 минут ч юм уу тэр 5 минут ч байж болно, юу ч хийж болно. Та зөвхөн диван дээрээ суугаад зүгээр л таад руугаа ширтээ суугаад үз. Үгүй бол креслэн дээр гараа суугаад креслэн дээрээ суугаад үз. Үгүй бол гадаа гараад орцноосоо гараад 3 минут байшингаа тойроод алхаад ирдэ. Тэр хооронд юу анзаарэгдэж байна? Тухайн тэгэх мөчтөө зөвхөн оюун санаагаа одоо цаг дээр байлгах гэж оролдох хэрэгтэй гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл оюун санаагаа хэрвээ одоо цаг дээр байлгах юм бол таны нөгөө махан бие махбодын мэдрэхүүн маань одоо цаг дээр байх хэрэгтэй болох нэ. Тэгэхээр нөгөө агаар одоо энэ салхи
агаар таны хазар дээр таны арсан дээр яаж мэдрэгдэж байна гэдгийг анзаарах нь. Миний энэ хөлн дор байгаа газар энэ шал тэгвэл надад яаж мэдрэгдэж байна гэдгийг бас анзаарах те. Тэгэхээр бие махбодын төвшөнд одоо цаг дээр байх нь, оюун санааны хувьд одоо цаг дээр байх нь, улмаар хэрвээ энэ хоёрыг одоо цаг дээр байлгаж чадах юм бол зүрх сэтгэл маань одоо цаг дээр байж чадах байх нэ. Тэгэхээр нөгөө ямар мэдрэмж яаж төрөх вэ гэдэг чинь тухайн нөхцөл байдлаас шалтгаална шүү дээ. Тэгэхээр түрүүний нөгөө чиний асуулт болохоор яаж би өөртөө цаг гаргаж тэ сэтгэл зүгөө удирдах сурах вэ гэж тэгсэн шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрт нь түрүүний хэлснээр хувь хүн гэдгээ хизээч мартаж болохгүй юм байна. Хоёрдугаарт нь хувь хүндээ цаг гаргах юм байна. Тэгээ цаг гаргаад одоо цаг дээрээ байх юм байна. За тэгэхээр та бас яг хэлсэн сая нөгөө гэр бүлийн хувьд, нийгмийн хувьд, найз нөхдийн хувьд бас тухайн хүндээ яаж тусалж дэмжиж болох вэ? Тэртлийг бас анхаарч авах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр яг гэр бүлийн хувьд нэгнээс тэгэхээр унсан үед одоо нөгөө тал нь яаж тусалж дэмжиж яах юм? Ялангуяа за ээжүүд гэж ярьж байгаа учраас нөхрүүд их нэртэй ямар тусламж үзүүлж болох вэ? Тусламж гэх юм бол нэг хамгийн чухал юм, хамгийн амархан ч юм байж магадгүй, гэхдээ хамгийн хэцүүч зүйлж магадгүй сонсох. Ямар ч шүүмжгүйгээр сонсох. Юу ч хэлжсэн бай зүгээр сонсох те. Тэгээ тэр сонсох гэдэг маань болохоор та юу ойлгож ин гэсэн үг биш. Та зүгээр юуг сонсож байна вэ гэсэн үг баггүй юу? Яг чи бит хоёрын одооний энэ яриа шиг л гэсэн үг. Чи бит хоёр харилцан сонсоод ойлгосон дээрээ үндэслээд нэг нь асуулт тавьж нөгөөх нь хариулж гэдэг шиг зөвхөн эхлээд сонсох хэрэгтэй. Сонссныхаа дараа ойлгох хэрэгтэй те. Тэгээ нөө ойлгон гэдэг юм чинь мэдээж хэрэг тухайн нөхрийн хувьд, тухайн гэр бүлд амьдарч байгаа, хамтран амьдарч байгаа хүмүүсийн хувьд болохоор өөрийн туулсан амьдралын туршлага үнэт зүйл, итгэл үнэмшлээр л бид нэр сонсдог л доо. Тэгээд өөрийнхөө үзэл бодлоо нөгөө тулах гэдэг байхгүй юу? Тэр тухай би ердөөсөө яриаггүй. Одоо бол та зөвхөн тухайн эмэгтэй үзэл бодлыг, тухайн зүйлийг ингээд 100% байгаагаар нь л сонсоодох гэж байгаа. Тэгчээд дараатаа өөрийнхөө би ингэж сонссон зөв үү гэд асуухаар нөгөөтг чинь зөв бол зөв гэж хэлнэ. Буруу бол чи тэгээд намайг буруу ойлгоцсон байна. Ихэнх тохиолдолд нөгөө харилцааны үйл ойлголцлууд хүн дандаа өөрөөрөө ойлгочоод тэр ойлгосон юм а тулах гэдэг байхгүй юу? Тэгэхээр хамгийн нэгдүгээр юм болохоор сонсох. Гэхдээ энэ бол яг мэрэгжлийн тусламжгүйгээр ч юм уу яг ингэж хийхэд хэцүүлтэй. Гэхдээ яг оролдоод зүгээр л ах. Найз нөхдийн хувьд бас одоо найз нөхөд гэлтгүй ажил төрлийнхэн ч юм уу шинэ хүн гарч ирэнгүүт нэг сарын дараа ирдэг те. Тэгээд нэг тэгэнгүүт ингээл дөнгөж төрсөн ээж маань хүүхдээ ч ингээл авмаар байдаг, хажууд ингээл ирсэн зочдтой ингээл хоол ундаж бэлтмээр байдаг те. Тэгэл гэр орноо цэвэрлэгээ згсүүлээд ингээд нэг талдаа нэг тийм нэг төвөг удаад байдаг штэ. Тэгэхээр одоо найз нөхдийн зүгээс заавал тэгэж одоо төвөг удах шаардлагагүйгээр яаж юу н тэр дөнгөж төрөөд гэртээ сууж байгаа найздаа тусалж дэмжлэг болох бол. Бид нэр хэлдэг штэ эхний 1 сар бол угаасаа очиж болохгүй, тэр хүүхэд чинь нөгөө нян бактерид нэр аваач нааж болохгүй те дөнгөж төрсэн тэр эмэгтэй хүүхэд хоёр бол их эмзэг байгаа. Тэгээ ялангуяа бид нар ямар орчинд амьдарч байгаа вэ те тэр мөрийгөө боцсон ч гэсэн тухайн айлыг хүндэтгээд бид нар бас эхний 1 сард очиж болохгүй. За хэрвээ үнэхээр очимоор байд юм бол мэдээж хэрэг бид нар эхний 6 сард нь бол тухайн найзаагаа эргэдэг штэ те. Эргэхдээ бид нар харин найздаа бид нар тусалж болно. Тэр нь магадгүй ирээд нэг гэрийн цэвэрлээд өгдөг ч юм уу те, аяг тавгийн угаадаг ч юм уу, хүүхдийн бариад өгдөг ч юм уу, хүүхдийн унтуулаад өгдөг ч юм уу те. Янз бүрийн л тусламжууд байдаг. Гэртээ хүүхдээ хараа сууж байгаа зарим ээж нэр ерөнхийдөө их уйдсан байдаг л та. Тэг хүүхдэд тоглохна гэртээ байгаа, скол гуруулхна, тэг гэртээ байгаа скол хүүхдүүдээ нааш цааш нь зөөгөөд өөр нийгмийн амьдралд оролцоогүй болохоор уйдсан гэж хэлэхээр бас хүчтэй сонсогдчих магадгүй. Гэхдээ ганцаарцсан байдаг. Тэгэхээр та найзтай очих байгаа бол жоохон цоглог, хөгжилтэй тий байх. Үүнийхээ хажуугаар хамгийн гол нь бие махбодын хувьд тусламж үзүүлээч. Заавалчгүй хоол идүүлээл ингээл хүндэтлүүлээд байхаасаа гадна тухайн амьгтад хамгийн том тусламж юу вэ гэвэл түрүүний миний хэлснээр хоолыг хийгээд өгөх, хүүхдийнх нь хувцсыг угаагаад өгөх, тэг хүүхдийн унтуулаад өгөх. Жишээлх юм бол манай найзууд яадаг байсан бэ гэвэл манад ирээд манай хүүг унтуулаад өгдөг байсан.
ирээд 30 минут болоод гардаг. Тэгэхдээ миний хүүг нэг жоох ингээ бариад өгдөг байсан. Тэгээ надад тэр үед айгүй юм том тусламж юм шиг санагддаг байсан л да. Өдрийн цагаар ирээл яг манай хүүгийн унтлагын цагаар ирээл хүүхд унтуулад өгнө. Хажуугаар нь би ороод унтчихын ч юм уу те. Эсвэл ирээл хоол хийгээд өгдөг ч юм уу. Нэг тиймэрхүү байсан оройн цагаар бас те ирээл хүүхд унтуулад өгдөг ч юм уу. Тэр айгүй том тусламж байсан. Эргүүлээд би болохоор бас найзуудтай яадаг байсан бэ гэвэл дөнгөж төрсэн найзуудынхаа гэрт нь очивол те хүүхд нь мэдээж ирэн ялах биш л те. 3 сараас ч бас үед нь найзуудтайгаа очивол бас яг адилхан тийм юм хийдэг байсан. Гэрээр нь очивол те. Тэгээд гой юм яриад ер нь ажиллаар юу болж ийн хорвоо ертөнцөөр ямар шин сони би дууж мэдв сонсов те. Гол нөгөө шин мэдлэг, шин чадвараа бас найзтайгаа хуваалцах, тэдний санал бодлыг бас солилцох гэдэг чинь бас тухайн гэртээ сууж байгаа эмэгтэйд айгүй гоё тийм мэдрэмж төрүүлдэг, нөгөө сэргээх мэдрэмж төрүүлдэг байхгүй юу? Ээжүүд маань өөрийгөө ингээд илэрхийлээд ярьж чаддаг хүмүүс байна те. Өөрийгөө илэрхийлж сураагүй ч юм уу. Одоо яг ингээд сэтгэл санаанд болохгүй байгаа юмнээсээ яг юу нь болохгүй байгаа, яг ямар асуудал тулгараад байгаа гэдгийг ингээд мэдтгүү ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс байдаг штэ. Тийм тохиолдолд ер нь яаж ингэж одоо асуудлынхаа мөн чанарыг олдог ч юм уу, эсвэл өөрийгөө илэрхийлэхэд ч юм уу, яаж ер нь энэ одоо асуудлыг давж гарах вэ? Хамгийн анхан шатны зүйл бол энэ жоохон хэцүү сонсогдож магадгүй. Гэхдээ уг нь бол хамгийн амархан зүйл. Хамгийн анхан шатны зүйл бол өөрөө өөртөөгөө ярилцах. Өөрөө өөртөөгөө ярина гэхээр зүгээр ингээд тархин дотроо бодох биш, амаараа ингээд бувтнаж ярих гэсэн үг. Чанга дугаар сонсогдвол хэрвээ хичээд байгаа бол гэртээ ганцаархнаа байгаа үедээ эсвэл жорлондоо юм усанд орж явах үедээ тэр бодлуудаа чангаар ингээд хэлэхэр хүнтэй ярьж байгаа юм шиг ярилцахаар тухайн асуудлыг чинь нөгөө өөрийгөө хүнлэнгөөс харж сурж ин гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө асуудлыг чинь гол гаргалгаа нь гарч ирнэ. Хэрвээ өөрөө өөртөөгөө ярьж чадахгүй ингээд амаараа бутанж ярьж чадахгүй бол цаасан дээр бичээд үз. Яг ингээд зураглал гаргадаг штэ тий. За асуудал өнөөдөр би тийм асуудалтай байлаа гэвэл таны тархинд яг тэр мөчөд ямар бодлууд орж ирж байгаагаа зүгээр шууд ингээд сараачаад бич. Тэрэн заавалчгүй утгатай байх албагүй. Утгагүй байсан ч гэсэн дараа нь тэр утга учиртай болох байхгүй юу? Тэгэхээр цаасан дээр ингээд бичээд үз. Цаасан дээр ингээд бичээд үзэхээр чинь ерөнхийн нөгөө бодлууд ингээд зэгцрээд ирнэ гэсэн үг. Нэр юм байна. Тэгчээ дараа нь би ингэж бодсон юм байна. Уг нь бол уг үйл явдал чинь яг л ийм байсан юм байна штэ гэдэг ч юм уу. Тэгээ цаасан дээр бичиж үзчихэд тухайн бодолтой ямар мэдрэмж надад байна. Энэ мэдрэмж ямар мэдрэмж бол тэр ихтэй заавалчгүй таньдаг мэдрэмж байх албагүй. Танихгүй ч мэдчихэж болно. Ганцхан мэдрэмж байх албагүй. Олон мэдрэмжүүд хамтсан ч байж болох байхгүй юу? Та үүгээрээ өөрөө өөртөө танилцж байна л гэсэн. Тэгэхээр зүгээр хамгийн анхан шатны гэртээ хийж болох зүйлсүүд бол тийм. Тэгээ яг уул бичих дасгал бол маш сайн. Бичгээр нөгөө хүний оюун санаанаас гарч байгаа юм ингээд илүү бодлыг илүү зэгцтэй болгодог байхгүй юу? Тэгээд бие махбодыг зүрх сэтгэлийг оюун санаа 3 төвшөнд бүхий л төвшөнд одоо цаг дээр авчирч ийн гэсэн үг. Манай ээжүүд ялгаагүй би ч гэсэн тэгж боддог байсан л да. Ийм юм хиймээр байна, тийм юм хийж үзхийнсэн гэж бодсон хэрнээсээ за гэртээ хөвгтөө хараа сууж байгаа юм чинь амжихгүй дээ, би ч хийж чадахгүй дээ гэл нэг тийм бодол төрдөг штэ. Тэгээд ингээд хүүхдтэй гэдгээр одоо өөрийнхөө боломж бололцоог ингээд хязгаарлаад идэг. Гэтэл ингээд нөгөө 2 3 ч юм уу түүнээс олон хүүхдтэй ээж нарыг харахаар бүр илүү олон юм ингээд амжуулаад сурцсан. Тэгээ бүр тэр нь ингээд амьдралынхаа дадал болцоо харагдаад идэг. Тэгэхээр яг энэ хоёроос ингээд хүүхдээ гэртээ хараа сууж байгаа хоёроос нь 3 жилийг өөртөө яаж ингээд ашиглаж сурах уу, өөрийнхөө төлөө те бас хүүхдийнхаа төлөө ингээд карьераа дэвшлүүлдэг ч юм уу одоо хувийн хөгжилтэй анхаардаг ч юм уу те юу ч хийж болно. Яаж энэ цаг хугацааг өөртөө зөвхөн ингээ хүүхдэд харж байгаа шүү гэж сэтгэл санаагаар унах биш өөртөө ашигтайгаар эргүүлж болох вэ. Тэрэнд мэдээж сэтгэл зүгээ яаж бэлэн байх вэ гэж асуувал зүг бах те. Хамгийн гол нь тухайн бодож байгаа зүйлээ за би хийж чадахгүй юм байна гэд те тэр зүйлээ маш том гэж юусоо бодох шаардлагагүй. Хэтрүүлэн боддог байхгүй ихвчлэн бид нэр за би хүүхдээ харж байгаа юм чи би чадахгүй надад цаг байхгүй тэхийн тулд надад тийм юм хэрэгтэй надад тэрэн чалга гэд нэгдүгээр хэтрүүлэн боддог хоёрдугаарт
ерөөсө боломжгүй мэт боддог байхгүй юу. Гэтэл яг ингээ хэлэхэд тэр үнэхээр танд том санагдаад байгаа бол тэрийгээ тэгвэл багаар жижигэр эхлэлтэй. Түрүүн би ярианыхаа ихэнд хэлсэн 3 минут. За тэгвэл би өнөөдөр хүүхдээ хараад сууж байхаа энэ 2 жилийн хугацаанд би өөртөө юу наасан байх хэвээр гэд нэг том алсын хараа шиг ч юм уу те за нэг хитийн төлөв шиг юм хийх юм байна шүү дээ те. Зураглал гаргачаа тэрийг ингээ бодохоор бас хэцүү. Бодоод ахаар бодолтой төрөгдөд байдیں۔ Уул нэг хөөрхөн дэвтэр өөртөө гаргаад түрүүний миний хэлсэн шиг бичих хэрэгтэй гэсэн үг. Дэвтэр өөртөө таалагдсан гоё дэвтэр, таалагдсан гоё бал бичгэд хүртэл нөгөө бал маань сайн байх юм бол биднээс ингээд уртаагаар гарч идэг. Би бол баланд аягүй очиод бүгдл өгдөг байхгүй юу? Гоё бал бичиж дуртай. Тэгэхээр энэ 2 жилийн хугацаанд би юунд хүрсэн байх вэ гэдэг нэг том зураглал гарна. Тэрнийхээ доор жижигэн алхмуудаа бичнэ. Шатаар дэшээ өсөх гэж байгаа бол жижигэн тэр алхмууд чинь таны шат байхгүй юу? Тэр том зорилго руу хүрэх. За жишээлбэл юу яахан 2 жилийн дараа би одоо хүмүүс айгүйх нөгөө TOEFL IELTS оноо авах хэрэгтэй гэж ярьдаг те жишээл зүгээр л нэг жишээл гэж хэлээ л да. TOEFL IELTS оноо. За би 2 жилийн дараа гэхэд би 6.5 ч юм уу 7 ч юм уу мэдгүй тийм оноотой байна гэж үзье. Тэр энэ 2 жилийн хугацаанд тэгвэл би юу хийж чадах юм гэдгээ жижигэн дасгал болгочихвол да тий. Өдөр болгон би 3 минут ч юм уу 2 минут би BBC радио сонсдог байжээ. Эсвэл нэг 3 минут би ном зүгээр нэг хуудас ном харъя. Хуудас штэ ном биш. Аюу жижигхэн мар эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хит том юмыг тархиндаа ингээд бодчоо. Тэр нэг тархинд бодгцсан юм айгу юм нүсэр харагдаад улам айлгаад байна. Тэгэхээр жижиглэх хэрэгтэй, алхмаар байх хэрэгтэй. Тэгэд алхмаар хийснийхаа дараа өөрийгөө байнга урамшуулж явах хэрэгтэй эхний хугацаанд. Өнөөдөр би өөртөө 3 минут гаргаад радио юм уу подкаст сонссон бол өөрийгөө урамшуулад би өнөөдөр хийж чадлаа шүү, сайн байна гэд өөртөө хэлж чаддаг. Тэ? Өөрийгөө боддог байх хэрэгтэй. За би ингэсэн юм одоо инглишээ дараагийн удаа би тэгвэл энийг сарын дараа би 3 минутад тэгвэл 5 минут болгочих л та. Магадгүй нөгөө хүмүүс 3 минут 5 минут гэхээр ёо ямар инээдтэй л гэж бод. Ичгэн бахтай яад л гэж бодох байх л та. Яг цагаад болохоор тэр 3 минут тэр 5 минут чи ямар их хүч хөдөлмөрөөр бий болдог гэж бодно. Тэгэхээр ерөөсө багаас нь л эхлэх хэрэгтэй. Жижигэн алхмаар ингээд урагшлан тэр олон жижигхэн юмнууд чинь нэг том бүхэл зүйл болно л гэж харуул болно зүгээр. Ааха. За та бас яг өөрөө ээж хүн тэгэхээр өөрийнхөө дуршлагаас хуваалцвал одоо сэтгэл зүйдээ яаж анхаардаг вэ? Өөрийнхөө аргуудаас ч юм уу сонирхолтой одоо сургамж болсон туршлагуудаас хаваалцаач. Миний хувьд гэвэл түрүүн би хэлсэн манай найзууд айгүйх над манайхаар ирдэг. Манай гэрийнхэн бас айгүйх тусалдаг. Мэдээж хэрэг би ар гэрийн тусламжгүйгээр бол ганцаараа бол ихтэйч би амжихгүй байх гэсэн баг. За амжих л байх л та. Гэхдээ л ерөнхийдөө бол илүү амархан болгож байгаа юм л та. Дээрэс нь би болохоор ном уншдаг. Тэгээд ерөнхийдөө нөгөө зураг зурдаг. Бодлуудаа би ерөнхийдөө бичдэг. Тэгээд дэвтэр дээр өөрийнхөө дуртай түрэн би дэвтэр гэж ярьсан те. Тэр дэвтрээ бол дэвтэр дээр өөрийнхөө төлөвлөгөөнүүдээ бичдэг. Хийж чадсан зүйл, хийж чадаагүй зүйл, юуг нь би чадсан, юуны улмаас ямар дэмжлэгтэйгээр би хийж чадсан, ямар дэмжлэгнүүд надад илүү их тус болсон, ямар чадварууд суусан, ямар чадваруудыг суулгаж чадаагүй юм гэдгээ би яг дэвтэр дээр ингээд бичдэг оноор нь. Тэгэхээр надад ерөнхийдөө зураглал болж өгдөг байхгүй юу. Энийг би яг ялангуяа хүүхдэд төрүүлснээс хойш илүү бүр жил болгон хийдэг болсон. Тэгээд номоо уншин, зураг зурна, тэгээд Instagram дээр ерөнхийдөө бол би нөгөө зураг авахаас их дуртай, зураг авахтаа хөвчлэн байгалийн зураг авах дуртай. Гэхдээ мэдээж мэрэгжлийн төвшөнд биш. Гэхдээ би бол өөрөө юу гэж боддог вэ? Мэргэжлийн төвшөнд бол байх албагүй. Би тийм байх албагүй. Өөртөө би тэр юм кайфтаад тэр зургийг олон нийтэд татгаад тэ энд нэг юм болж шүү гэдгийг түгээх дуртай. Дээрэс нь бас миний нэг хийж одоо ер нь чаддаг зүйл гэх юм уу та. Шинээр мэдсэн сурсан зүйлсээ би аль болох олон хүмүүстэй хуваалцахыг хүсдэг. Тэрнээсээ өөртөө урам авдаг.
Энэ мэдлэг гэдэг юм чинь мэдээлэл гэдэг юм зөвхөн хонгорцол гэдэг хүн дээр ирээд гацчих ёсгүй. Гаццол бол тэнд хөгжил дэвшил бол хамтын хөгжил дэвшил тэнд явагдахгүй гэж боддог учраас шинээр сурсан зүйлсээ би баян бусадтай хуваалцдаг, найзуудтайгаа, ажлынхаа хамт олонтой, улмаар би олон нийттэй хуваалцахыг хүсдэг. Энийг би баян хийдэг гэсэн үг. Шинээр мэрэгжлийн хувьд би шинээр суралцсан зүйлээсээ хуваалцдаг. Хувь хүн дээрээ ч гэсэн шинээр сурсан, мэдсэн, мэдлэг, мэдээлэлээ би дандаа бусдад хуваалцдаг. Тэгжээж бас нөгөө бусдаас харилцан суралцдаг байхгүй юу? Гэр бүлийн хувьд одоо ямар нэгэн асуудал гарлаа гэхээр эмэгтэйчүүд нь ярилцах гад идэх ч юм уу. Эрэгтэйчүүд нь болохоор ингээл нэг сонь зүхтаагаал нэг тэгээд идэх штэ. Ер нь тиймэрхүү ажиглагдаад байдаг. Тэгэхээр хосоод хоорондоо яг яаж ярилцвал зүгээр эдийн гэр бүл хосын харилцааныхаа яг одоо нэг тийм чухал асуудлууд байдаг штэ. Тэрийг одоо хизээ ямар үед ч гэдэг юм уу яаж яриагаа эхлүүлвэл зүгээр үү гэдэг юм. Энэ тал дээр та зөвлөгөө өгөөч. Тэгэхээр мэдээж нөгөө нэг юунаас эхлэх вэ гэвэл нөгөө сэтгэл зүйн боловсрал. Сэтгэл зүйн боловсрал маш тутмаг байгаа юм. Бид нэр хөвгүүд ирчүүдээ хэрхэн яаж хүмүүжүүлдэг вэ гэдгээс бас эхэлж байгаа юм. Яагаад ирчүүд маань бид нартай ярилцдаггүй юм тэгэл таг дуугаа болчдөг те. Юм асуудал ярих гэхээр чив чимээгүй болчдөг. Үгүй болвол нэг дүрс хийж уурлал яачдаг. Зарим нөхрүүд болохоор согтуудаа ярилцдаг гэх мэтчлэн те. Тэгэхээр энэ бол эмэгтэйчүүдийн уг нь бол асуудал биш. Харин гэр бүл эр нөхөр болоод ороод ирсэн тэр эр хүн хариуцлагатай байх асуудал юм. Энэ бол хариуцлагын асуудал юм. Та тэнд байгаа, хүний эр нөхөр байгаад энэ гэр бүлтэй хамтдаа урагшлана гэж байгаа бол та хариуцлагатай байхын үүднээс хариуцлагын чинь нэг хэсэг нь юу вэ гэвэл хамтран ярилцдаг, ойлголцдог байх хэрэгтэй. Тэрийг тэр хүн мэддэг байх хэрэгтэй. За хэрвээ мэдэж чадахгүй бол яаж эхлүүлэх юм бэ гэж чи тэгж яах шиг байна шүү дээ. Зарим гэр бүлүүд бол ингэдэй нөгөө ирчүүд чинь ийм нүүр тус юм айж үлддэг юм шиг байгаа зарим ирчүүд те айдаг тэр нэг том хар ангал байдаг юм шиг яач бол гэж боддог юм шиг гэтлөхөөр хэмээн уулан зүгээр л нэг ярилцлага байх байсан юм л да. Тэгэхээр нөгөө ширээний асуугаад ярьж чаддаггүй. Ихэнх нь би бүгдээрээ гэж байгаа чинь хэрвээ тийм юм болвол оройн хоол хамт хийж явахтай ярилцал та. Төмсөн арилгахтаа. Би ярээ нэг тэрийг тэгэх гэсэнсэн тэгвэл яах вэ чи юу гэж бодчих. Төмсөн арилгах жах та. Сонгоноо хэрчиж явах. Бууцаа чимэгч явах та. Айгүй ингийн машина жолоодж явах та, машинд явж явах та. Нөгөө талаас юу вэ гэвэл ингэж ярилцж явах та заавалчгүй төгс хариултыг та битгий хүс. Төгс хариулт байх шаардлагагүй гэсэн үг. Төгс хариулт байх шаардлагагүй. Зүгээр энэ эхний шатанд бол зүгээр л ярилцаал. За ийм байна, ийм байна. Энийг дараагийн удаа бас дахиад үргэлжлүүлж болох л байхгүй юу? Нөгөө талаас юу гэвэл бас удаан байх албагүй. Цаг 2 цагаар үргэлжлэх шаардлагагүй. 5 минут чанартай ярилцлаа. Окей. Гэхдээ бас энийг анхан шатны юунд яаж хийвэл зүгээр вэ гэвэл бас мэрэгчлийн тусламж авч болуулан зүгээр сэтгэл зүйчтэй хосын сэтгэл зүйн зөвлөгөө аваад тэгэхээр тэн дээр ч яг хангаад өгдөг байхгүй юу хэрхэн яаж сонсохын эрүүлэр сонсохын тэгээ яаж ярилцсан гэдгийг чинь тэр сэтгэл зүйн зөвлөгөөгөөрөө хамтдаа ярилцаад эхний нэг үедээ тэгчүүл болно тэгэл цаашдаа зүгээр явчих юм дөө. Таны хувьд бол яг урлагийн сэтгэл засалчаар ажиллаж исэн туршлагатай байгаа те. Тэгэхээр урлагийн сэтгэл засал гэж яг юу вэ? Тэгээ бусад сэтгэл заслын аргуудаас ямар ялгаатай, ямар онцлогтой юм бол? Урлагийн сэтгэл засал дотроо маш олон төрөлтэй те хөгжин жүжигчлэх те гихтчлэн би болохоор яг нэг зурган засал, зургаар сэтгэл заслаар хийдэг байсан. Ялангуяа би хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдтэй талаар ажилладаг. Ялангуяа энэ урлагийн сэтгэл засал дотроо яг сэтгцийн гэмтэл цуурсан буюу trauma informed art therapy гэдгийг хийдэг. Энэ нь яагаад чухал юм бэ гэхээр зэрэг хүчирхийлэлд өртсөн хүүхэд, томчууд зарим тэр мэдрэмжүүдийг сэтгэл хөдлөлийг биеинд нэвтэрсэн тэр мэдрэхүүг үгээр илэрхийлэх боломжгүй байдаг. Яагаад гэвэл сэтгцийн цочрол учраас сэтгцийн цочролд орсон байна гэдэг нь юу гэсэн утгатай үгүй гэвэл
оюун санаа, зүрх сэтгэл гэдэг чинь мэдрэмж гэсэн үг тийм. Зүрх сэтгэл, оюун санаа, бие махбодын мэдрэхүүн маань тухайн үйл явдал дээр өнгөрсөн цаг дээр гацсан байдалд орсон байдаг. Тэгээд сэтгэл засал, урлагийн сэтгэл заслаар тэрийг гаргаж ирдэг байхгүй юу? Хүмүүс болохоор урлагийн сэтгэл засал гэхээр зураг зуруулаад тэрийн сэтгэл зүй чинь онцлоод байдаг гэж боддог. Үгүй яг эсрэгээр тэрнийхээ эсрэгээр үйлчлүүлэгч маань тухайн өдрийн ярилцж байгаа сэдвийн дагуу зураг зурлаа. Тэрийг тайлбарлахдаа үйлчлүүлэгч өөрөө тайлбарладаг. Тэгэхээр өөрөө тайлбарлаж байгаагаараа тухайн үйл явдлыг гадагшлуулж ин гэсэн үг, тухайн үйл явдалд утга учир өгж ин гэсэн үг улмаар лаарших процессын эхлэл тэнд тавигдж байна гэсэн үг. Тэгэхээр урлагийн сэтгэл засал бусдаар юугаар ялгаатай вэ гэвэл энэ дээр заавалчгүй үгээр илэрхийлэх халбгүй юм ярилцах шаардлагагүй зураг зураал тэрүүгээрээ тайвширч ин гэсэн үг. Би түрүүнээс хойш зөндөө олон удаа нөгөө үзэг бал харандаа дэвтэрний харилцааны тухай ярилцсан шүү дээ. Гол юм болохгүй юу? Энэ арсан дээр тэр балын харандаа, тэр будгийн харандаа тэр цаас яаж мэдрэгдэж байна энэ арсан дээр. Улмаар миний гар оюун санаагаар дамжуулан миний гар цаасан дээр яаж тэр дүрсийг бий болгож байна гэдэг тэр харилцаа. Тэр харилцаагаа улмаар би яаж энэ хүнд тайлбарлаж ярих вэ? Тайлбарлахгүй ч байж болно. Гэхдээ хамгийн гол нь тэр цаг мөчид тэр бүтээлийг бүтээж байгаа нь тухайн үйлчлүүлэгчийн туусан амьдралын туршлага байхгүй юу? Тэр урлагийн сэтгэл засал тэр дундаа сэтгцийн цочрол суурилсан сэтгэл засал тэрүүгээрээ онцлогтой байдаг. Та охинтой хамтраад бас хүүхдийн номын талаар блог хийдэг штэ. Тэгэхээр яг хүүхдийн номыг сонгохдоо юун дээр анхаарах уу? Хүүхдтэй тохируулж сонгох нь бас их чухал ах тий. Энэ талаар та бас өөрийнхөө блогийн талаар бас манай уншигчдад сонирхуулаач. За би болохоор нөгөө нэг Instagram дээр бэлгүүн books гэдэг хүүгийнхаа номнуудын талаар блог хийж эхэлсэн. Тэр нь болохоор юу вэ? Онцлог нь юу вэ гэвэл би мэдээж хэрэг бүх насны хүүхдийн талаар бол хийх боломжгүй. Манай хүүхдтэй тэгэхээр би 0-5 настай хүүхдийн номын тухай блог хийдэг. Тэр нь болохоор зөвхөн би хувийн туршлагаасаа л хуваалцаж байгаа гэсэн үг. Хүүхдийн ном юун дээр анхаарах юм? Гадуур ерөнхийдөө манай Монголд олон гадуур тий гадаад орнуудад ямар номнууд байдیں۔ Хүүхдийн танин мэдхүү, хүрээлэн буй орчин өөрийгөө болон өөрөө л бусдад хэрхэн яаж зохицох, суралцах, хөгжих тийм номнууд байдیں۔ Гэх мэтчлэн нөгөө хүүхдийнхээ номнуудаас л би танилцуулдаг хувийн л туршлага юм л да. Тэгэхээр нэг хүүхдийн номыг анхаарахтаа мэдээж хэрэг хамгийн чухал зүйл юу вэ гэвэл зураг, зохиол, цаас, будаг. Зарим монгол номон дээр одоо бичдэг болсон бэлээ. Ямар цаасан дээр тийм энэ чинь нөгөө стандарт гэж байгаа шүү дээ. Хүүхдэд зориулсан хоргоо ямар юугаар хийсэн тийм ямар бодисууд орсон, ямар цаасын байгаль дээлтэй цаасаар хийсэн юм уу, дахин боловсруулсан цаасаар хийсэн юм уу, ямар будгийн тийм цаасны нөгөө стандарт гэж байдаг. Тэрийг бол хийсэн байдаг. Зарим номнууд тийм мэдээлэлч байдгүй юм байна. Гадаад Англи, Америк эднэрийн номнууд бол бүгдээрээ тэр мэдээлэлүүд нь байж идэг. Дээрээс нь би бас publishing house буюу хэвлэлийн газрууд илүү анхаардаг. Ямар хэвлэлийн газраас гаргасан бэ гэдэг тийм. Их мэтчлэн тэгээд зургийн өнгө ер нь ямар байна. Тэгээд дээрээс нь мэдээж хэрэг мессеж доторх энэ ном маань ямар агуулгыг энэ хүүхдэд өгөх гэж юм. Жишээлх юм бол 12 хүртэлх сартай тий ой хүртэлх насны хүүхдэд зориулсан ном байлаа гэхэд ямар байх юм. За 1-ээс дээш насны хүүхдийн ямар ахын, 3-аас дээш насны хүүхдийн ямар ахын, 4-өөс 5 настай сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд ямар зохиол байх юм, ямар ном байх юм гэх мэтчлэн тэрийг илүү анхаардаг. За би яг одоо сэтгэл зүйн яг тийм доктортой байдал сэтгэл зүгээ хянах талаар ярьж байгаа учраас нэг сэдвийг бас хүндэхгүй чадахгүй юм л да. Тэгэхээр яг манай нийгмийн яг одоо үед гэх юм уу single mother, single father айгу олон болсон шүү дээ тий. Тэгэхээр одоо яг ганц бие ээж, ганц бие аав байгаа хүмүүс нийгмээс ирж байгаа одоо нэг хүнд одоо юу ч гэдэг нь хүмүүсийн үг яриа байна. Тэгэл хүмүүсийн одоо далтуур ярьдаг зүйлс гэл олон юм ингээд тэр эцэг эхчүүдэд айгүй хүнд тусдаг штэ.
Тэгэхээр иймэрхүү гадны нөлөөллөөс яаж юу н өөрийгөө хамгаалах уу? Яаж одоо сэтгэл зүйдээ анхаарах уу? Аа. Яг үнэн тэгэхээр нөгөө ганц бие ээж, ганц бие аавуудад ирж байгаа нийгмийн нөлөөлөл ялангуяа сөрөг нөлөөлөл дэндүү хүчтэй байдаг. Би зүгээр тэр хүмүүст гэхээсээ илүү тэр нөлөөллийг бий болгож байгаа эргэн тойрныхын хүмүүст бас хандаж нэг мессеж хэлмээр байна л да. Та тэр хүмүүсийн амьдралаар амьдарч үзээгүй, тэр хүнтэй 24 цаг хамт байгаагүй, та тэр хүний амьдралыг шүүх эрх танд өдөөсөө байхгүй юу? Тэр хүн тантай л адилхан бас л амьдралаа аваад явж байгаа хүн. Хүн болгоны амьдралын онцлог өөр байдаг. Бидний бусдыг шүүх, шүүмжлэх эрх өдөөсөө байхгүй. Харин ч тэр хүн бичээг ар гэрээ авч аваад хүүхдүүдэд өдөө зэрэгтэй байлгаж байгаад нь бид нэр талархах ёстой. Дээрээс нь бид нэр тэр туслах, дэмжих ёстой. За тусалж дэмжиж хэрвээ та чаддгүй бол шүүмжлэхээ, шүүхээ, ар өрөөр нь ярихаа болчих юм бол тэр чинь маш том дэмжлэг шүү, сэтгэл зүйн дэмжлэг шүү. Таны хамгийн хайртай дотны хэн нэгэн чинь тийм байдалд өртсөн байна гэж та бод, тийм байдалтай байна гэж та боддоо. Ямар байх вэ? Хэрвээ та өөрөө байсан бол яах вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Бид нар ямар нэг юм бодохдоо дандаа өөр дээрээ бодож бас дүгнэх хэрэгтэй л дээ. Би байсан бол яах байсан бэ? Хэрвээ тэгэх юм бол та шүмжилж чадах уу? За, нэгдүгээрт нь тийм байгаа. Хоёрдугаарт нь чиний тавьсан асуулт болохоор бусдаас ирж байгаа тэр юунд хэрхэн яаж дархлаатай байх вэ гэд. Мэдээж хэрэг маш хэцүү. Дархлаатай бай гэж хэлэх эрхч надад үнэндээ бол байхгүй. Яг үл тоо битгий сонс монс гэж хэлэх айгүй амархан л та. Гэхдээ яг тэр дунд байгаа хүнд үл тоох бол үнэхээр хэцүү байдаг. Ялангуяа гэр бүлийнхнаас ирж байгаа хамгийн хайртай дотны найзуудаас чинь ирж байгаа тэр хандлага ямар хэцүү вэ те. Тэгэхээр зэрэг та бол энэ хорвоо ертөнцийн өөрөөр л амьдарч байгаа хүн. Та бол өөрийн гэсэн онцлогтой хүн. Та өөрөөсөө гарч байгаа хамгийн сайнаараа бүх чадах бүхнээ л хийж байгаа. Гэдгээл айгүй хизээч мартаж болохгүй гэсэн үг л те. Та хамгийн сайнаараа байгаа тэнд өөрөөсөө гарах бүх юмаа хийж чадчихээн. Бусд хүмүүс таны амьдралаар амьдраагүй учраас тэр хүмүүс ярьж лэг. Тэглээгээд юу гэж хамгийн чухал юм бол та өөртөө үнэнч байх нь л айгүй чухал байхгүй юу? Та өөртөө үнэнч байгаа л тэрний төлөө зүтгэж байгаа л чухал гэж л би бодож байна. За тэгэхээр танаас ерөнхийдөө асуух асуулт маань дуусчлаа. Тэгэхээр сүүлийн асуулт маань бас ээжүүдэд маань бас зөвлөгөө өөрийнхөө хэлье гэж бодсон эсвэл ярианы явцдаа марцсан зүйл байвал одоо хэлж өгөөрэй гэж хүсмээр байна. Би хамгийн ярианыхаа эхэнд эхлүүлснээр тэр үгээрээ л дуусгая да. Та ээж болсноороо, хин нэгэн хүний эхнэр болсноороо өөрийгөө хизээч битгий мартаарай. Өөрийгөө хизээч мартаж болохгүй. Таны өмнө нь байсан тэр амьдралын зорилго байна уу, мөрөөдөл тэнд байгаа бол та тэрийг эргэж тойрч, нэг тордоод, нэг хараад, нэг сонсоод үзээрэй. Та тэнд хувь хүнээ бол өрдөөсөө алдаагүй. Хамгийн гол нь та өөртөө жижигхэн ч болтгоо 3 минут ч болтгоо 2 минут ч болтгоо цаг гаргаад үзээрэй. Тэгээд дээрэс нь өөртөө нэг ярилцаад үзээрэй. Өөрийгөө та сонсоод үзээрэй. Таны зүрхэнд байгаа тэр бяцхан хүн юу ярьж байгаа бол тэрийг нэг ямар ч хүнжгүүгээр нэг сонсоод үзээрэй л гэж хэлээ да. За баярлалаа танд. Цаг гарган ярилцсанд маш их баярлалаа. Маш их баярлалаа. За тэгээ манай сонсогчид бас хэрэгтэй мэдээлэл авч чадсан гэж бодож байна. Тэгэхээр дараагийн дугаараараа ирээд уулзцгаая. Түр баяртай.